уран олборлоготой холбоотой амнатын зохицуултуудыг ингээ харсан тэр жишээ нь Казахстанд 5-аас 18% хүртэл олборлох хэмжээнээс нь хамаарат шууд ингээд тогтооцсон байна. Одоо бид нар энэ төсөл дээр ярьж байгаагаар нөөцийн төлбөр, тусгай төлбөр, тэгээд өсөн нэмэгдэх ингээ бүгдээрингийн нэмж хасч янз бүр төвөгтэй асуудал болсоор хагаад ер нь бол тэр интервал дотор л буuna. Тэгэхээр нэг юм манай эрх зүйн орчны зохицуул тэгэхээр нэг л юм орооцолцсон дараа нь дахиад төсөл болгон дээр өөр гардаг нэг зүйл байдаг. Энийг би харахтаа энэ ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд нөгөө үнгүй эзэмших төрийн 34% холбож ойлгоод байгаа байхгүй. Тэгээд тэр нь юуг үнгүй эзэмшигч байгаа? Тодорхойгүй. Нөөцөө баталсны дараа төслийн 34% юм уу? Эсвэл үйлдвэр барьцсны дараа 34% юм уу? Үйлдвэр барьцсан байж байгаа дахиад юм барихаар дахиад бүр том юм барихаар тэнийг нь 34% ингээ мөнхийн үнгүй юм уу? Үгүй болж таарад байна л да. Тийм болохоор л нөгөө дараа нь өрөнд орохоос эрсдлээс хамгаалаад амнат руугаа шилжүүлье гэсэн иймэрхүү байдал руу өдөр орж байна. Тэгэхээр төсөл болгон дээр өөр нөхцөл ярина. Их маргаан таймнууд болно. Тэр болгон дээр нь янз бүрийн нөлөөлөл орж ирнэ. Энэ нэг бантар шиг зүйлийг бол ашигт малтмалын хууль дээр бид нэр өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. За энэ оршил асуулт тэр 34% одоо тусгай төлбөр 5% орчим гэж ойлгож байгаа. Энэ жишг бусад төрлийн ашигт малтмалын стратегийн ордууд дээр бас ерөн цаашдаа иймэрхүү хандлагаар явах болов. За энэ би учраас сайдаас асуумаар байна. Ягаад гэвэл сарын өмнө стратегийн ордуудын талаар бас засгийн газрын тогтоолыг танилцуулжсэн. За хоёрдугаарт нууцлаар би нэг жоох инээдтэй юм асууч. Монгол улс хуультай ашигт малтмалын хуулийн 5-ын 7-д стратегийн ордын 34-өөс илүү хувийг нэг этгээд эзэмшихийг хориглоно. За уран бол стратегийн орд. Тэгэхээр одоо ингээд 34%-ийг Монголын тал эзэмших 34% амнаатаар сольж өгөхөөр нөгөөдөл чинь өөрсдийнхөө 34%-ийг яах вэ? За Монголын 34%-ийг авчлаа. Тэгэхээр чинь өөрсдөө 34%-өөс илүү эзэмших болохгүй шүү дээ. 34% эзэмшиж чинь тэгэхээр Монгол ингээд нэмээд 34% өгчөөр авч чадахгүй. За авчлаа гэж бодвол өөрийнхөө 34%-өөс татгалзангуудаа Монголын 34%-ийг аваад амнаатын нэмж өгөөд тэг үлдсэн 66%-ийг хэн эзэмших юм бэ? Гэх нэг ийм сонин инээдтэй асуулт байна. Энэ дээр хариулт өгнө. Баярлалаа. За ажлын хэсгийн дарга бүх чөлөөний хөрөвдөр жишээ хариулт өгье. За золжрол гишүүний нэг асуултыг бас тодорхой болгож өгөхгүй бол болохгүй. Казахстан бол урд нь бол 18% авдаг байсан. Тэр нь үйл ажиллагааны зардлаасаа авдаг байсан. Тэгээ үйл ажиллагааны зардлаасаа авахтаар нөгөө яг ингээд борлуулалтын орлогоос тооцохдоор нэг 3% дээр л хүрээдсэн байхгүй да. Тийм учраас энэ алдаагаа засаад 2023 онд өөрчлөлт оруулаад одоо 6% амнаатаа тооцоод явж байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо манайх чинь суур амнаат 5, тусгай амнаат 5, өсөн нэмэгдэх нь 9. Бид нар бол үнэхээр өндөр авч байгаа. 18 бол үйл ажиллагааны зардлаас нь 18% авдаг байсан байхгүй юу? Тэгэхээр бүр нөгөө яг тэр амнаатаараа тооцохдоо 3% л унчаад ирсэн байхгүй юу? Засгийн газрын хэрэглэх газрын дарга нэм усрын өвчрөл сайд нэмж хариулъя. За үндэсний баялагын сангийн хуулийн дээр төр тэр 34 хүртэл 50 хүртэл хувийг үн төлбөргөөр эзэмшнэ гэдэг заалт болвол одоо ашигт малтмалынхаа хуулиар тэр амнаатаар орлуулах бололцоог нээж байгаатай яг адилхан энэ 13-4 жил өөрчлөгдөөгүй цөмийн энерги хуулиндаа энэ ашигт малтмалын хуультайгаа одоо уялдуулж байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж одоо цацраг эдвэхт энэ стратегийн бүтээгдэхүүнийг одоо эргэлтэнд оруулахад төр эзэмшлийнхаа 34%-ийг амнаатаар орлуулах бололцоотой ийм эрх зүйн орчинтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бид нар цаашдаа баялагын сангийн хуулийг илүү одоо хэрэгжүүлье гэх юм бол заавал төр одоо эзэмшлийнхаа хувийг тогтоож санхүүгийн үүрэг хариуцлага хүлээж байхын оронд хувийн хвшилтээж бай, гадаадын хөрөнгө оруулагч нартаач бай. За үүнийг одоо амнаатаар орлуулах ийм одоо хөрөнгө оруулалтын гэрээгээ төр эзэмшлийнхаа 34%-ийг амнаатаар орлуулна уу? Эсвэл одоо ямар хэлбэрээр авна уу? Гол нь газрын хэвлэлийн баялаг 50 дээр нэмэх нэмийг ард түмэн эзэмших энэ зарчмаа хангуулахын тулд хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулад тэгээ хөрөнгө оруулалтын гэрээгээ их хурлаар оруулад за хэдэн хувийг нь амнаатаар орлуулах юм? Босго нь хэд байх юм гэдгийг зөвхөн их хурл шийдэх энэ онцгой бүрэн эрхийнх нь хүрээнд их хурлаар шийдвэрлээд явчвал энэ нэг талаасаа бол гадаадын хөрөнгө оруулагч талдаач гэсэн хувийн хвшил талдаач гэсэн маш одоо зүү арга зам болох юм байна. Тэрнээс биш
бид өнөөдөр тэр 34% дээр нь хувьцаа эзэмшээд тэгээд санхүүгийн үүрэг хариуцлага хүлээгээд бол тийм тодорхой үр дүнд хүрэхгүй өмнөх одоо хөрөнгө оруулалтын гэрээнээс бол харж болж байгаа. Энэ уран олборлох компани стратегийн орд учраас 34%-аас илүү эзэмшиж болохгүй хуулиараа. Тэгэхээр одоо энэ компани 34% эзэмших гээд байгаа мó 66 эзэмших гээд байгаа мó хэд болох гээд байгаа юм болоо гэдгийг хариулж өгнө үү? Бүрд орж гишүүнээ хэлсэн тэр амнат энэ танилцуулга дээр байна л да. Казахстан 23 оны 1 сарын 1-ээс 6%-аар тогтоосон. 26 оноос хойш хэмжээнээс хамаарат 500 тонн олборлж авах юм бол 4%. Ингээд нэмэгцээр хагаад 4,000 тонноос дээш бол 18% байхаар ерөнхийлөгчийн зарлиг гарсан гэд ийм зохицуулт байгаа шүү. За баярлалаа. За засгийн газрын хэрэглэх газрын дарга Нэм усрын очрол нэмж хариулъя. За ашигт малтмлын хуулийн дээр тэр 5-8 дээр төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчт орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хувьцаа Монгол улсын засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд хамаарахгүй гэдэг ашигт малтмлын хуультай. Тэгэхээр энэ хуулийнхаа дагуу бид нар хөрөнгө оруулалтын гэрээгээ шинэ хуулийн орчиндөө байгуулад их хурлаар батлагдсан тохиолдолд бол энэ одоо хамаарахгүй гэдэг ийм заалт хэрэгжинэ